Их гоё хүмүүл байх хэрэгтэй юм байна. Ер нь царай мэрийн их хамаагүй байд юм байна шүү дээ. Маань ингээл яваал гэдэг. Тэгээ нэг жоохон хоцрогдсон мэдрэмж л жоохон авч ирсэн. Нэг буйртай, суйртай, жоохон биерхүү, тийм залуу, ухаалаг хүн байх хэрэгтэй хаа. Тэнгүү жоохон сэтгэл санаагаар ингээ ундаг юм билээ. Яг одоогийн байдал ингээ байгаа юм шиг. Тэр нь одоо хайргуулсан. Тэгэл зөндөө олон охттой ингээ харилцдаг лээсэн. Сайн байцгаана уу. За манай яасан чаха подкастын маань шинэхэн дугаар эхэлж байна. Өнөөдөр бид нар амар хөөрхөн зочинтай байна. Тэгээд одоо ээжээсээ бүр ингээ угнаасаа ингээ хөөрхөн төрчдөг хүн байдаг шүү дээ. Ерөөсөө юуны ч шаардлагагүйгээр амар хөөрхөн төрчдөг. Тэгээд тийм хөөрхөн хүнийг бид нар ингээд урай тавьчирсан байж гин. Манай одоо баяраа маань ирсэн байна. Сайн байцгаана уу. Яа. Гэтэ би баярааг бол нэр үнэхээр яг ингээд үнэхээр хөөрхөн хүн төрж болд юм байна гэдгийг баяраас би хардаг байхгүй. Ямар хичвэ. Үнэхээр амар хөөрхөн төрдөг гэдээс нэр амар гоё хөөрхөн баяраа гэд одоо манай монголчууд сайн мэдж байгаа. Баярааг бид нэр өрөө тавьчихсан байна. Одоо тэгээд хүн болгоноос хөөрхөн гэдэг үг сонссоор гоод бүр чихэн дүжирсэн бахоо. Сууж байгааг хараа чи мэмэр хөөрхөн. Би одоо эрэхтэйсэн бол яг л баяраа шиг л огтод сонирхох байсан баг. Таа ч гэсэн хөөрхөн шүү дээ. Юу вэ? За баяраагаар сонин сайхан юу байна? Ойрд их сургуулаа төгссөн байсан дипломтой зургийг нь фэйсбүүкээс харсан. Монтажтай зураг. Монтажтай зураг. Тий. Тийм ээ. Сая сургуулаа төгссөн. За ямар хөө их сургуулийн ер нь 4 жилийн амьдрал ямар байж өнгөрөв? 4 жилийн амьдрал бол их гоё байсан. Баяраа тэгтээ голоор нь чөлөө авсан тий. Тийм би 18 онд сургууль 10 жилээ төгсөөд Тийм шүү дээ бидний 3 дугаар курс байхад 1-р курс болж орсон. тэгээ ороод 1 жил сурчаад төлбөрийн боломжгүй болоод гараад тэгээ 3 жил юу аваад гэп аваад тэгээ буцаад 2022 оноос ороод сая төгссөн. Гэп авсан байх үедээ болохоор нөгөө нэг контентууд тэгээд кино тоглоод тэгээд явж исэн тий. Би тэгвэл баяраас эхлээд нэг юм асуулт асууж энийг яг нэг 10 жилээ төгсөж байгаа ч юм уу тий. Тийм хүүхдүүд аяг их сонирхож байгаа бах. Их сургууль сурж явах хугацаанд ингээд голоор нь чөлөө авах. Ер нь ямар хөө байдیں۔ Зүгээр л байдаг шүү дээ. Чамд өөрт чинь үргэлжлүүлээд хэрвээ би зүгээр тэр үедээ сураад төгссөн дээр байсан байна. Эсвэл ингээд чөлөө авсан зүгээр байсан байна ч гэдэм үү. Тиймэрхүү үедэр бол эхний 1 жилдээ ингээд сурчаад төгсөөд одоо ингээд сургуулаа бэлтэж шүү дээ. Тэнгүү жоохон сэтгэл санаагаар ингээд ундаг юм билээ. Яг одоогийн байдал ингээд байгаа юм шиг төгссөн. Гэтэ тэр үед би 1-р курсээс ингээд гарцсан. Ийм хийх юмгүй. Ангийнхан нь ингээд яваалаа. Үеийнхэн маань ингээд яваал гэдэг. Тэгээ нэг жоохон хоцрогдсон мэдрэмж л жоохон авч ирсэн. Тэгэл гэтээ зүгээр байсан дөө. Ер нь бол тэ зүгээр дээ. Амьдрал тэгээд ер нь олон юм тохиолдох бах уу. Тийм шүү дээ. Хүн болгоны амьдрал чинь тэгэл бүгд өөрөөр шүү дээ. Яг нэг ийм замаар заавал ингэж явах хэрэгтэй гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тийм. Тэр нь л тиймэрхүү байсан. Тийм баярагийн ойрын одоо уран бүтээлч гэдэг юм уу те ойрд ямар сонин сайхантай байна да. Ойрт яг сурлаа төгсөөл тэгэл нэг 6 сарын 14-нд маа төгсөлтөнд байр болохгүй юу. Тэгээ би тэгснээ 12 өдрийн дараа шууд олгооны хангалтанд ороод 27-нд тэгэл тэрнээс хойш ингээ гам барайл ингээл эрүүл мэндийн шалтгаанаар киноны санал ирсэн ч очиж чадахгүй ингээл байж лээ. Тэгээ удахгүй зүгээр л болохоор тэгэл кино миноны проб өдөрт орондоо. Их сургуулаа төгсчөөд ингээд байж хахаар би бол яг санаж л байна. Их сургуулаа дөнгөж төгсчөөл ингээл гарангуут л Амар их ямарсан шүү дээ. Хүн болгон одоо юу их чинь за яах чинь яг тийм л тээ. гэр бүлээс эхлүүлээ тий. Одоо юу их чинь яг та юу их гэдэг наам юм. Байж л та тий. Байж л татах л та би бодчих шүү дээ. Надаас тэгэж хүн болго асуугаад харна би сандарсандаа телевизэд орсон шүү дээ. Тэгсэн шүү. Ер нь л жоо сандралын юм явчтэй шүү тий. Юун тэгэж бодод төлөвлөөд нэг уртын төлөвлөгөөгөө гаргана маргана гэсэн юм ерөөсөө байхгүй яг зэвчсэн л төгсөөд төгснөөхөө дараа учиртай даа гэж бодсон байжсэн чил төгсөөгүй юу л маргааш насан. За одоо яах чинь ажил төрөл яах чинь. За одоо ингээд л өөрийгөө аваа явна гэл тийм юу вэ одоо яана гэл. Тэгэхээр ер нь бол би сандрахгүй л явах хэрэгтэй юм тий. Тийм ер нь сандарлаа гэд буруу шийдвэр л гаргах нь ихсэн үг гэхээс болдог юм тэгэл болтгоороо. Ер нь тэгэл нэг хүмүүсийн нөгөө үгээр амаар ч юм уу тийм ажил хийх хичгээ энэ цалин сайтай гэл
нэг хүсгүй дургүй юм хийж ийснаас ингээд сайхан ингээд нэг тухтай төлөвлөлт сууж агаад за одоо нэг ингээд даагийн явсан хамаагүй дээр юм шиг санагдчихна. Би лав тэр нэг телевизэд заяа жил би жүжигчнэр сурж төгснөө телевизэд би ингээд анх очихдоо яг үнийг хэлэхэд нөгөө нэг одоо дарга гэдэг үү? Захирал. Тийм, захирлын туслах болох гэж очсон заяа. Кофе зөөгчл болох ч юм шиг байгаа. Тэр ажил хийж лээвэл гээд. Тэгээ бодоод очисон чинь нөгөө миний хилтэй амтай байдал нь тэр мэдээний редакторт нь таалагдсан юм шиг байгаа. Тэгээд намайг чам чи мэдээний анкер хийх үү гээд. Тэгсэн чинь тэгэл та гээд нөгөө дуртай юм хүмүүс болоод тэгээ орсон юм. Тэгсэн чинь сэтгүүлч болсон шүү. Тэгээ нөгөө юус юу ч мэдэхгүй гинт ингээд за цаг үеийн нөгөө мэдээгээ бичээрэй яасан юм бичээрэй гэл баахан тийм юм бичвчээл. Тэгээ би бүр шууд бичиг цаасны ажил руу орсон. Тэний гоё юм төрийн ордонд орж утсан. Вау. Гож нөгөө яриа авах гэж. Тэр нь л гоё юм да. Тэгэл хаширсаар байгаа л ковид үеэр хүртэл ажилласан шүү дээ. Тэгээд гарцсан. Гарахтаа бас айгаа гоё гарсан нөгөө дургу байсан болохоор ханаа төрсөн хичээлээ. Одоо тэр хамт ажиллаж байсан хүмүүс маань үзүүл айгаа муухай санагдал байна л да. Гэтэ би ханаа төрсөн гэж хэлээл тэгэл ерөөсөө тэрнээс очиж. Тэгээс өсө дургу юм төвчгөл. Харин тийм байлээ. Баяраа жүжигчний мэрэгжлийг дуртай болохоор л сонгосон байлгүй тийм. Тэр жүжигчин болоогүйсэн бол бизнес хийх байсан баха. хийх байсан баг. Одоо тэр ер нь бизнес хий гэж жоохон боддог. Тэр талдаа өөрийгөө бас жоохон авьяастай даа гэж харж байгаа тий. Ер нь бол өөрөө жоохон сонирхолтой. Авьяас төгөг болсон мэдгүй. Тэгээс жоохон сонирхолтой. Тий. За хэдүүлээ гоё охтын хэрэг хийн. Баяраагаас одоо би хідэн хөрхөмлөд засалтад асууя. За. Нөгөө асуултаа дотроо бодож амар ингээд өөрийгөө гжигдэж хийгээд байгаа. Ер нь одоо ингээ асуултаа ингээ бэлдсэн байж дггүй ингээ. Үгүй урсаал чамайг хараад асуултад орж ирнэ. Тийм яг ингээд импровизац л өвдөм байж тээ. За ингээд харж байгаа. За энэ хөрхөн жижигхэн нэг юу асуух вэ? Тий. Баярагийн одоо ч хүмүүс нөгөө нэг green flag, red flag гэж яриад байгаа шүү дээ тий. За баярагийн хувьд эрэгтэй хүмүүсээс тий энэ ал миний хувьд green flag гэж хэлэх нь ямар зан чанартай ямар хүн байх вэ? За ячаарэ. Ер нь бол би ч өөрөө айгу тийм 50 хүн байхгүй юу? Тийм шүү дээ. Амар намасте гэж хэлдэг тий. Их амар ууралдгөө. Тэгэл хоцорсон ч гэсэн тэгэл ингээл явуулчихлаадаг. Чийлгээл. Айгу тийм чийл хүн. Тэгээд надтай адилхан нэг тийм жоохон тайван, тийм хурдан реакцны тийм уургүй, нэг буйртай сууртай, жоохон биерхүү, тийм залуу, ухаалаг хүн байх хэрэгтэй хаа гэж би бод. Тийм байвал ерөнхийдөө л окей, болж байна. Нэг тийм ихний шатндаа тэнцлээ. нэг юм бодож юм хийдэг дээ. Тэгээд айгу тийм сайн бодолтой, буйртай сууртай тийм залуу. Green flag. За red яг эсэргээр нь яг тийм хурц характертай. Жохон сагсуу ч юм уу те. Яруу сандруу. Бас хэтэрхий нөгөө нэг амар юм царайлаг хүмүүс чинь жохон нэг юм сүхцэн байдэн шүү дээ. Сэгцэн ч юм уу. хичээдгүү те царайлаг хүмүүс. Одоо ингээл амар өндөр хамартай амар царайлаг ингээл амар гоё зал. Би ч ижигт нөгөө 10 жилдээ яг тийм залууд ингээд урлаж байсан байхгүй. Тэгэл тэр залуу яг ч юм ингээл нэлээ удаа харилцаатай байсан ч гэсэн одоо хайргүй лээсэн. Тэгэл зөндөө олон охтуудтай ингээл харилцдаг лээсэн. Тэгэл мэдээж тиймэрхүү залуучууд ер нь жоохон ингээд нэг жоохон амар. Жоохон ингээд нөгөө эргэн тойрны охтууд бүгдээр л өө чи гоё юм бэ. Ингээд бүгдээрээ баг ингээд ийм мэдрэмж төрөлтэй болохоор надад ингэж харьцах хэрэгтэй гэдэг. Тийм. Би бага ахт болохоор ингээд яг ингээд Korea drama гэдэг шиг амар лаг залуутай ууршиндэ гэж боддог ингээд гадах төрхөөс нь боддог байсан бол одоо ингээд 25 хүрлээ. Яг нөгөө нэг амьдрал яг ийм л байдаг юм байна гэдээр ирсэн тий. Тэгээ 25 хүрсэн чи ер нь бол ингээд өөртөө адилхан дуу их гоё хүмүүл байх хэрэгтэй юм байна. Ер нь царай мэрэн их хамаагүй байд юм байна шүү дээ. Харин яг нэр нь тэгж бодогдсон юм лээ. Ер нь яг бүх ингээ эмэгтэйчүүд л яг ингээ нэг юм насаараа өөр тий өөр юм санагддаг тий нэг юм байх та яг л юм кредрамын нэр нэг юм ганц нөгөө цагаан морьтой хаа. Тий. Гэтэ би дандаа нэг секонд нэг хоёр толчдаг дүр үйдэн штэ нэг яг гол дүр эмэгтэй дандаа хайртайгаа хаягдчихдаг. Тийм залуучуудыг би амар крашлаад идэв үс сонио. Өрөвдөд үү? Мэдгүй. Яг ингээд харангуут одоо тэр нөгөө нэг ямар бьюти вилээ. Тийм. Тэрний ах мах бол гоё штэ. Тэр секунд болдог амар хөөрхөн штэ. Нөгөө барын бандаж штэ юу?
Тэр лав надад тэр гол дүр эрэгтэйгээс илүү ингээд царилэг санагддаг. Надад гол дүр эрэгтэй царилэг. Тэгээд тэр залуу хоёулаа хөрхөө. Тэгж ингээд бодоод л ингэдэг гэсэн. Тэгсэн чи яг ингээд амьдрал дээр гараад за яг гэл хэлсэн чинь өөрлөдөг юм билээ. Харин тийм л юм биш. Би яг нөө насныхаа юугаар өөр ах шиг юм. Гэтэ яг хуу царайлаг ч гэсэн яг миний сонирхлын хүн байх боломжтой л ах л та. Харин тийм бах те. Тэгээ бас байхгүй гэсэн үг биш царайлаг залуучуудаа. Хичээгээрээ. Одоо баяраа ганц би яваад байна уу? Үгүй би ганц юм шээ. Би ч найз залуутай шүү. Очирчсан юм биш үү? Саяныхыг мартаарай. Нөгөө яг ингээ 10 жил мэл байхад би л ингээд идсэн шүү дээ. Ингээл амар юм романтик юмнууд амар дуртай. Тэгээ нэг ловис гээд ингээ бохисон шүү дээ. Тэр мэрэг ингээ өвөж мөнгөт л бүр ингээд ёо ямар гоё юм бэ гэж. Одоо ёо зүгээр сайн хоол идэлтэй амар ахуулаг болсон. Одоо тийм яхад нөгөө яг бидрийг нөгөө 10 жил тах нөгөө сэрстэй буцаана гэдэг дуу тэрэн дээр тэгээд нэг өгдөн шүү дээ. Тэр мэр хэсэг. Ер нь яг ингээд бодоодсэн чинь нэг юм дуу тэгээд яг тэр үед гарч байгаа юм хүмүүдаараа л бид нэг амар догдолж мөгдлөл өөрсдөө хөөргөөл яваад байдаг юм л тээ. Одоо л яг л ингээ ахгүй тий. Тийм ээ. Гэхдээ бас тийм нөгөө нэг гоё залуучуудын хүсдэг тэр нөгөө нэг одоо юм байгаад байгаа шүү дээ. Korean drama үздэг хэвээрээ л байгаа шүү дээ тий. Хэвээрээ л байгаа. Би тэр романс юм дуртай. Догдолж мөгдлөө ингээд өөрсдөө романс, аним, кино, ном ер нь бол романс юм дурталчтай юм л шүү дээ. Сүүлд нөгөө нэг амьдрал чамд жүрж өгөхтэй ингээд үзэн одоо тэрийг үзэнгүүт л ингээд надаас за зөв том болчихжээ л гэж амар санагцсан. Яг тэр ингээд амар үнэн хайр шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэнгэл бид нэрээ нөгөө одоо үзэж өссөн К-драма амар ингээд амар романтик штэ тийм. Гэхдээ яг нөгөө бороо орж байгаа л шүртэй орж ирдэг. Яг тийм нэг үздэг юмнууд нь бас яг ингээд яг гоёудыг нь бид нар олж үздэг байхгүй. Зарим бүр яг нөгөө нэг юм өшөө авал дараар тавиал хавдар мавдар нөгөө ингээ амар гоё жарахгаа явж байгаа автомашины осолд ороод ой санамжаа алдчихдаг. Тийм яг бас чиглэлийг нь үздэг хүмүүс ч байдаг юм л шүү дээ. Яг тийм тийм амьдралаараа хүртэл ингээд амьдрахгаа сонгоцсон тийм хүмүүс ус байт юм л шүү дээ. Тэр яг үзэж харж байгаа юмараа л байдаг. Тэ яг л романсаа сонирхдаг болохоор романсаа л сухраар ингээл гаралцахаар оо би чамайг л үзмээр байна гэх. Тэгвэл одоо ингээд баяраа одоо өмнө за би яг ийм залуутай яг ийм би хилэмжтэй яссэн ийм залуутай үерхэн гэж бодож исэн шүү дээ. Тийм. Яг тэр бодож исэн шиг хүнтэйгээ үерхснөө эсвэл үерхсэн л дээ айгу хүүтэн байсан. Юу гэсэн үг вэ? Одоо юу халуун дулаан хайр биш. Тийм жоохон хүүтэн лсэн л ахгүй. Болоод өнгөрцөн бүр айл дээ. Бүр 10 жилтэй. Яг ингээ гаднаас нь бол яг миний бүх ингээд чеклистийг ингээ окей болгоод байдаг. Окей амар метр 95 мам гэл амар царилэг мэрэлэг. Оо nice. Ихтэй хэрэглэхгүй амар гоё залуу. Даанч юм биш. Тий. Сэтгэл лувсаа. Харин тийм шүү. За ингээд баяраад сайн мэдж байгаа. За би одоо ингээд зулагийн хамаг юмных нь болж бүтэхгүй их нь бүх жишээ нь одоо би үжидэг те. Red flag залуутай хайрцсан ч би байдаг, хүүтэн залуутай хайрцсан ч би, ууж идсэн ч би. Үүлээд амар олон жишээ идэх байхгүй. Тэгээ одоо нөгөө бас ч гэж 30 руу амар ойрхон байна заяа. Би ч ойрхон. Ингээл гоч те. Тий нэр нь баг ингээд л 30 байгаа болохоор хүн чи яг ингээ амьдарч байгаа хугацаанд бас ингээд ямар гэртэл байгаад л дээ. Юу би тэгтээ байдаг гэсэн. Тий ингээд амар л юм олон юм хүмүүс одоо зулаг ээлдгээр мэдэндээ гэдэг чил үзэл туулаад явцдаг юм. Тэгээ одоо яах вэ? Тэгэл яах вэ? Сайхан ярихад сайхан байна. Тий ярихад сайхан байна. Тэгээ эцээцэд ингээд тий олон юм үзэж туулаад жин нэмээд нэг сайхан айгуу тийм буур суурьтай намайг харагддаг болцсон байна гэж тийм байна уу? Одоо оюутнаас хойш ойлож ирсэн уулзаг үзсэн. Тий уулзаг шүү дээ. Одоо зүгээр л шүү дээ. Жохон цовлон үтс юм да байх ч. Илээ турж өгтлээл хичээж ин турааг болохоор ч мэдхгүй гэдэг шиг. Баярагийн мөрөөдлийн одоо ингээ гой жүжигчнэрээ төгсчлөө шүү дээ тий. Тэгэнгүүт л яг гой мөрөөдлийн дүр нь одоо ямар дүр ах вэ? Мөрөөдлийн дөрөв ер нь жоохон хэцүү дөрөв авилах гоё хаа гэж байна. Жишээлбэл ийм киноны ийм дүрэнд би амар хайртай гэж боддог. Би киноных нэрийг санахгүй л юм л та. Гэтэ Ан Хэдвей их чинь тоглосон заяа. Тийм. Ямар өвчтэй юм болоо. Ямартай ч нэг ингэ салганаад идэхгүй ингэ юм барьж чадахгүй ингэ бүх бие ингэ удирдлаггүй болоод идэг. Тэгж явах үедээ нэг хайр дурлалтай уучраад
Тэгээд тэр өвчнөөс болоод хайр дурлалаасаа холддог л дээ. Тийм жоохон драматик. Жоохон юм хэцүү амьдралын хэцүү үндийг дуулж байгаа ч юм уу те. Амьдрал жам жүрж өгөхөд бас гоё дүрүүдтэй шүү дээ. Ер нь л гоё дүрүүдтэй кино зөндөл байгаа л та. Илүү тийм юм нөгөө драмлаг тийм кинонд драмлаг амьдрал дээр жоохон буусан ч гэх юм уу. Тийм хөдөө. Амьдрал чам жүрж өгөхөд үнэхээр гоё киносэн тий. Тийм. Эсвэл дээр гоё юм гоё түүхэн кино мэн бас гоё хаа. Би ч түүхэн кинонд ерөөс тоглож байгаагүй шүү дээ. Эсвэл миний царай тэнцэхгүй юм болов. Чи тийм амар гоё эрлиц гүнжийн дүр дээр гоё тоглох. Урдэж нэг монгол гүнж Хөтлөгдөж ирсэн тий. Амар гоё газраас ингээ богтлогдож ирсэн гоё гүнжийн дүрд бол гоё тоглох. Гэтэ тийм кино одоо хийгдэх болно да. Чи өөрөө ч гэсэн ингээд зохиол мохолоо бичээд хийж болно шүү дээ. Нөгөө тийм хүмүүс өндөөд үстэй өөрөө зохиолоо бичээл өөрөө гол дүрдэн тоглолоо. Тийм байж болно шүү дээ. Амар баг шүү. Монгол шүү. Гэтэ монгол хэл гоё кино олсон шүү. Тийм. Би тэр киног бүр ингээд үзьегээд би бүр вэй бүх найзуудараа найзуудаасаа гуйсан. Надтай хин ч үзээгүй. Тийм өөрөө гоё кино. Баярагийн хамгийн дуртай 3 кино ямар кинонууд вэ? Хөөхөн ямар кино үздэг юм бол? Ер нь тэгтээ би нэг тийм үлгэрийн кинонд юм жоохон бас дуртай. Жоохон гимтэр crime талтай байж болно. Нэг юм жоохон толгой ажиллуулсан кинонууд байдаг да. Үлгэрийн гэхээр Одоо хоёр жанр гэхгүй хоёр өөр жанр. Тийм кинонууд бас байж болно. Гэтэ нэг амар бас кино үздэг хүн биш юм бэлээ. Harry Potter бас гоё. гоё хараа. Old Boy бас гоё үзэл гоё. тийм. Хаяал үзэл гоё. Амар шүү. Гоё. Тэгээ ер нь сүулт гарч байгаа үлгэрийн кино одоо хүүхэлдэйн кино байж байгаа кинолууд байгаа кинод байгаа шүү дээ. Disney нөө. Тийм Disney. Сүулт Disney чиг үзэхэд надад л амар гоё исэн. Тэгээ ер нь бол кино хүүхэлдэйн кинонууд даалтартай юм байна дөө. Би кино гэх юм бол жоохон мэдгүй л юм. Гэтэ яг хөрхөн cute юм чи та хөөхлөн кинонууд орж ирдэг хта. За. тэг кино гэх юм бол байгаа. Манай нэр подкастын нэр чамд ямар санагдчих. Яасан ч яах вэ? Харин сая би өөр жоохон гоё л санагдлаа. Яагаад Тийм байна. Тийм. За. Одоо нөгөө баяраа чин анх нөгөө одоо контент хийж эхлэхдээ ямар нэртэй лээ? Би санаа. YZ Entertainment-ийн Toxic. Тийм Toxic гэсэн тий. Тэгэнгүүт ерөнхийдөө яг тэгж эхлүүлж яхад ямар хөө байсан бэ? Би тэрийг нэг амар сайн санддаг шүү дээ. Зүгээр л ингээд нэг жоохон өсөр үеийнхээ насн дээр явж байсан юм уу яасан. Тэгэл ингээд зур урсгалаар ингээд зохиолын цаанаас нь бэлэн, найруулагч нь бэлэн дэлхий гэсэн юм хийгээл явждаг гэсэн. Тэгээ санаа нь хувь авч явдаг гэсэн үстэй тий. Хувь авч явдаг гэсэн. Яг одоо 1 саяын юм байлаа гэхэд 500 мянгыг сайхан нохт дээр хувааж аваад тэгэл үлцний компани авчдаг. 50-50% амар тийм. Юу дийл. Яг бенефит харилцан ашигтай ажилтдаг гэсэн л та. Ер нь яагаад ингэж хүмүүс их сургуульд сураад ч дэмэдэ гэдэг нэг тийм буруу ухтгүй нэг ингэ хүмүүс түгээд байгаа бол тэр зөв хүүхдүүдэд би бол ингэж бодож байна. Боловсрал бол угаасаа чухал заяа. Яг одоо ингээл айгүй алдартай гэхдээ хүүхдүүдийн нэрийг нь хэлээд яг ихтэй ингээл айгүй алдартай 2 3 ингээл YouTube-рууд те амар алдартай YouTube-рууд сургуульд ингээд сурахгүйгээр ингээл YouTube-ыг хийгээл амар ингээл гоё явж байгаа штэ. Тэрийг бол Монголд юм уу? Тийм. Тэрийг бол үгүйсэхгүй. Мундаг байна. Яг ингээл гоё сошиалыг ингээд айгүй гоё ашиглаал те 10 жилээ төгсөнгүүтлээ ингээд их сургууль сурахгүйгээр ингээд яг бүтэн цагийн YouTube-рууд болоод ч юм уу те сошиал контентер болоод ингээд явж байгаа нь бол гоё. Тэр хүмүүсийн хувьд бол гоё байна. Тэгтээ их сургуульд ингээд бүтэн их сургуулийг ингээд дүүргэн гэдэг нь бас нэг юмыг ингээд давж байгаа. Тэг нэг юм ингээд тууштай байгаа байдал гэж би бол боддог. Тийм болохоор ямар ч хүн яаж игээд ер нь их сургуульд ч юм уу те ямар нэгэн сургуульд сурж дуусгах боловсрал эзэмшихийг тэр нь одоо ямар боловсрал яхаа мэдгүй. Ямар ч гэсэн боловсрал эзэмших нь бол би чухал гэж боддог. Тий. Гэпэ авна уу авч болно. Гэхдээ ямар ч байсан сургуулийн хөдөл дуусгах хэрэгтэй л гэж би боддог. Гэтэ нөгөө яг хүн болон тэгж амар халтартай амар тийм ашиг өндөртэй ютубер болж чадахгүй юм байна. Тийм болохоор их сургууль боловсрал чухал шүү. Бидсэн их сургууль нэг сурахгүй гэж боддог байсан л та. Тэгтээ их сургууль сурснаар бол нэг тийм том хүн болоход жоохон тусалдаг юм шиг санагддаг шүү дээ. Жоохон нэг тийм багш нар ч тэгэл угаасаа жоо хатуу андж байгаа ч гэсэн яг бидний төлөө л ингэ ханддаг шүү дээ. Манай сургуулийн багш нар өдрөл.
яг татуу хандж байгаа ч гэсэн аав ээж бага хахад ингээл чи ингэдэг гэдэг шиг л яг одоо нэг оюутан их сургууль 10 жил юу нь бол яг хүн ингээл даваал гарах хэрэгтэй баг гэж бодож байна. Одоо ингээд баяраатай ингээд өмнө нь одоо нэг контент тэнгуүтээ Instagram дээр, Facebook дээр ингээд даагч багтай байх үед нь хүмүүс яаж ханддаг байсан. Тэнгуү даагч ихсний дараа хүмүүс нэг юм арай өөр ханддаг болсноо. Ерөнхийдөө тиймэрхүү юмнууд чамд ажиглагдчихсэн үү? Ажиглагдчихсэн баха. Ер нь ингээл урдан зөөр годомжаар алхахад намайг хинч таахгүй. Тэ айгу сайхан байдаг гэсэн юм билээ. Одоо болохоор ингээд ер нь бол хүүхдүүд ингээл найз нөхдөс ойрын чамайг таньдаг байсан хүмүүсээс ойрын хүмүүсээс нэг амар тийм юм байгаагүй шүү. Намайг яг байгаагаар минь л үлээж авдаг яг 10 жилийн найз, их сургуулийн найзууд ч гэсэн. Тийм, найз залуу маа ч гэсэн, гэр бүлийнхэн маа ч гэсэн яг л баяраа гэдэг хүн ямар гэдэг лээ. Яг тэр мөрөн л хүлээж авдаг гэсэн юм байна. Жоохон тийм дотонд биш баг зэрэг зүгээр лангийн хүүхдүүд ч юм уу те. Таньдаг хүмүүс ч юм уу те. Хальт танилуут ч юм уу те. Тэр хүмүүс бол ингэ жоохон нэг тийм юу юм те. Жоохон нааштай ч юм уу те. Тэгж харьцажсэн тохиолдлууд кейсүүд бол байгаа. Байт юм бэлээ. Гард юм бэлээ. За тэгэнгүүт штэ би одоо жоохон хувийн чанартай масан ба. Бид тэ нэг юм хэлээд байгаа юм. Яг годомжоор ингэ явж байгаа гот нэг тийм хүүхдүүд надад юм муухайд за. Яаж ийн? Ингэ нэг жоохон юм одоо юу ч хэлэх юм бэ? Тийм инээлтэй л дээ. Өө баяраа. Тэр юм дуулдаж мууддаг ч юм уу. Тиймэрхүү зүйл яг өсвөрийн хүүхдүүдээс ингэ авах амар муухайдаг. Тэгэхээр тэдрийгээ болоорой. Ам бодомжинд дэвж хат бити баяраа ихчээ тэр гэж. Яг тэр нэг эсвэл яг өөртөө нөгөө гой санагдаж байгаа илэрхийлэхдээ жоохон бусдад нөгөө төвхтөгөр илэрхийлждэг гэж магадгүй л дээ тий. Тийм байж болох юм. Гэхдээ яг ингээд яг ардыг ингээд би сонсоод тах чинь яриа яваад байхгүй. Яг ингээд харж байгаас ямар нэг бор энтэй ч юм уу эсвэл нэг ямар юм сони энтэй ч юм уу. Нэг ийм үнүүд идэхтэй яг ингээд миний төсөөснөөс шал өрөөсөн юм биш. Тийм шал өрөөсөн биш гэдэг тиймэрхүү ярианууд ингээд нөгөө хүнд чинь муухай тусдаг шүү. Яах гэж төсөөлсөн тэгвэл. Жоох муухай тусдаг. Тэгээд одоо үеийн өсвөрийн хүүхдүүд бас ингээд жоохон тийм замбрааг болсон юм шиг санагддаг надад. Тэр юу лээ тэр нөх хиний тоглолтын дээр 113-ын тийм тэр тоглолтын дээр би оцсон байхгүй юу? чи байсан. Би бүр яг 10 минут аваад байгаа л за гар аимшигтэй юм гэл гарсан. Тэр юу хутгалуулчаагүй нэг юм ёо. Цэнгэлдэх гэж тоглолт амар гайс. Хүүхдүүд бүр хичээлийнхаа цөөнхөн өөрсдөө явжсэн гэл бодохгүй. Мэргэжлийн ажилласаа тусдаа одоо сошиал контентоос ер нь сард хэн төрний орлого олж байна. Ер нь энэ чинь нэг тийм тогтвортой бишгүй. Харин тийм л дээ. Гэтэ ерөөхдөө нэг багцаалдвал нэг тэгэл аваад. Би ер нь суйсийнхаа төлбөрийг Instagram-аас л болдог гэсэн. Story post really гээл. Ер нь нэг story хэдэн төгрөгөөр хийж. Нэг storyг одоо 500 мянга л 600 мянга гарч байгаа. 500 600 л нэг амар үн ханш нэг амар тогтоогоог байгаа. Тэгэл ярилцаал тий. Тэгээ ярилцаал ер нь нэр хамтарч байгаа байгууллага маань ер нь хэр боломжтой яхаарэ нэхэрэн гэж байгаа. Тэгэл уусаа таньдаг мэндэх хүмүүс ч ингэж холбогдоод тэмдэглэлчаачтай гэлдэг. Хандаа хичээндөө гэл тий. Тэгээд их шүү тэгэл баартар авах гэл. Ер нь гэхдээ нэг Монголд ч одоо Instagram нь 100 мянгаас дээш гараад ирчихвэл ер нь боломжууд нь айгүй гоё нэгдэд төвчтэй юм шүү тий. Тийм хаа. Надад л гэхдээ бас нөгөө аккаунтын engagement айгүй хамааралтай. Хамаатай. Жохоо итгэхгүй болсон аккаунт гэж хэвчүүлтэй. Тийм бах нэрэ тий. Нөгөө нэг views нь хэдэн хүн үзэж ийн гээл тий. Тэрийг нас харддаг л байна. Гэтэ яа мондагийн их сургуулийнхаа төлбөрийг зөвхөн Instagram-аас олж ийн гэдэг чинь тий. Сошиал төлбөр ч бас чичгүй 5 сая 6 сая орчим төгтөстэй. Харин тийм болцсон заяа. Бидний үед болохоор сошиал төлбөр 3 сая 50 мянган төгрөг байсан. Одоо чи бид нэр би 4 курстэй л саяас юм байна. Нэг семестрийн сая 900 төлсөн юм байна. Тэгээд ер нь бол 4 сая болсон. Ямар тэгэл жижиг сажиг өөр нөгөө нэг юм ганц хоёр хичээлүүдийн дөө ингээ байх болцсон шүү дээ. Тэгээд би 2 дахь семестрт 2 сая 700 төлсөн байсан. Сойс гэхдээ жоохон мөнгө айгүйх үрэгдээд идгээ тий. Тэгэл нэг тэмцээнд орох гол тэгвэл хуцас мунаар авахаас эхэллээ. Тэгээ сойс сурж байгаа болохоор нэг халтаагаад яваад иж болохгүй ч гинүү тий. Айгүй хэцүү. Ер нь жоохон мөнгө төгрөг шаардаад ер нь бол тэмцээн уралдаанд орох болгонд шинэ хувцсын.
Тэгэл тэр хувцас хамгийн аимшигтай зүгээр сургуульд төгсөхдөө өгдөг байгаа. Тэнгүүд л амар гоё юм нөгөө халуун татнаад нь штэ. Тэгэл нэгнийхээ төрсөн өдөр гээл тэгэл багшийнхаа төрсөн өдөр ч гэдэм үү. Багш нарын баяр тэгэл байж байгаа л нэг баяр болно. Сойс тэр айгүй тэр нь айгүй гоё юм билээ. Бусад сургуулиуд ч нөгөө ерөөсөө тийм байдаг юм л штэ. Ангийнхаа хүүхдийг танихгүй ч юм уу. Альс нөгөө зүгээр нөгөө ангич гэж баг байдгүй ангич байдгүй. Тэнгүүд сойсч гоё шүү. Сойсны гоё юм нь яг нэг анги болж явдаг те. Нэг анги нь 40 дөхтэй тэгээд төгсөхдөө нэг 20 10 гаруй төгсдөг. Гэхдээ тэгээ нөгөө хэд нь төгсөөгөө дундаас нь явцсан ч гэсэн тэр хэдтэй ингээ найз байгаа л гэхдээ бүр яг ингээд нөгөө таад нэг 2 дахь гэргээд нэг кино хийсэн чинь Сойсын тухай кино хийсэн. Тийм Сойсын тухай кино. Тийм амар хөргөн бид тэрийг хараад яа нэрэл яг 2 дахь гэрдээ бид нэр ингэж бодож байгаа юм чи. Бараг л ихэнх үедээ бараг яг Сойс сурж байхад бараг нэг дэх гэрэл лээсэн тий. Юу гэртээ зүгээр ингээ хаяада шөндөө орж хончоолж хоол идэж нэг халтхан хэвтчихэл тэгээ сургууль дээр ингээл санснаас манай 2 дахь гэргийн кино маань удахгүй IPTV-д орох байхаа. Тэндээс яг Сойсын амьдрал ямар эдэг харж болох хаа тий. Хэвээ гоё. Тэгтээ бүр амар гоё Сойсын амьдралыг санчлаа. Амар гоё гэдэг шүү. Яа чи нэр. Тэр 2 дахь гэр кино миний жүжиглэлтийг битний амар хүлээгээрээ. Тэр нэг хамгийн муу жүжиглэн кино маань тэр гэж бодож байгаа. Гэтэ гоё. Нэг амар бас муухай биш. Алдаатай оноотой л дандаа халаад дэмжиж байх тий. Баярагийн одоо хамгийн гоё хүн болгоны ингээд одоо гайх одоо баяр хүргэхээр кино ч нөгөө нэг гоё фестивалд явсан нөгөө худалдагч охин штэ. Тэр кино нэг жоохон хальт ярьж яаж явж байгаа тэр кинонд ороод ямар гоё Аз одно гийгээд тий. Тэр чинь яасахгүй юу? Банан дээр хялтлардаг охиныхын дүр сонгон шалгаруулах гэж байцсахгүй. Тэр нь юу юм? Туслах дүр нэмэ тий? Тийм туслах дүр. Тэгж байгаа л найруулагчд нь таалагдсан юм шиг л хэлсэн шүү дээ. Тэгэл ахаад нэг про бохор болоод тэгээ гол дүр дээр нь про өгчихсэхгүй. Тэг чинь бас би нүцгэлсэн санагдаад бах юм. Сайн санддаг байл гээ. Энэ ингээд нэг сонь ингээд санддаг юм аа. Айгу тийм гүширцэн юм уу гэдэг. 20 эдэн оны үеиг мэ юусоо санахгүй бодох юм. Кино зураг авалт үе санаж байна. Яг тэр хэсэгкээ юм жоох марчиж. Peaky Blinders-ыг мартаад байгаа юм ч яах вэ? Йоо. За би ч нэг юм хоёр юугаад сандгүй яалаа да. Нууцлыг тэгсэн хитэн он байлаа да. Хинтээ байлаа да. Тэгсэн байхаа гэх. Ер нь чийл хүмүүсийг тэгдэх хаа нэг тийм ядгүй. Тэгмүүд ингээ наадвал чи ингээ яг тэр хүмүүстэй ингээ гоё байгаад байгаа. Нэг тийм юм бодож ингээ зовж муухгүй. Тэгсэрээсээ одоо наад чи хүмүүст бол жинхэнэ өгөөш олж авах. Зулагийн одоо ингээ мартсан байгаа юмнуудыг бол би амар гоё гаргаж ирлээ. Би санаад байгаа нь энэ хүн зовлон. Би санахгүй байгаа байхгүй. Тэнгүүл үүлээ чи тэгжсэн штэ гэх тэнгүүл би тэнд дулаагаа ойлгож тавьж. Үнэ. Тэгэхээр бас наад чинь бас би сая бас нэг юм багын найзтайгаа манай найз нэг Японд руу явчаад намайг 10 жил тахт явцахгүй юу. Тэгээд тэр үед би ингээ найзтайгаа тоглож байхдаа ширээн аллаа ингээд босч ирсэн. Яа хамар талаад ах юм гэжсэн чинь. Нэг өндөр хамартай л байсан юм шиг байгаа. Амар ингээл хамраа флекстэй юм шиг байгаа. Тэр сонсч бүр ичиж өгчихсэн. Яа би тэгсэн юм уу? Би юу гэж юм. За одоо нэг жоохон утга асуулт асууч тийм үү? За яана. Гоё юм яриг. Одоо ингээ нэг баяраг яг тэр худалдагч охин тоосны дараа за тэгээд сошиал дээр контент хийчихсний дараа ер нь ахнараас ч юм уу ер нь нэг юм oh my god энэ хүн над руу ингэж бичиж байгаа юм уу гэсэн нэг тийм чат мат иржсэн үү? Иржсэн. Одоо чи нэрийг хэлээд яа. Нэрийг хэлэхгүйгээр нэг хамгийн мартагддаг байсан да гэж. Тийм нэг мартагддаггүй нэг иргэн Аа гэж юм сайн санахгүй байна. Ямар тач. Иргэн Аа байсан баха. Иргэн Аа шүү. Иргэн Аа юу гэсэн? Иргэн Аа тэрл явах чинь лөө ахын дүү хамт явах юм уу? Жижиглөө. Арай тэр хүн чинь нүгээр төгссөн. Үгүй танил байсан чи. Зүгээр яа гэ 7 гişгэрэл би зүгээр ингээд нөгөө иргэн тэд гэж ангилж байгаа болохоор зүгээр тэгж тэгвэл тэгээ надад тараа ингэж санагтсан заяа. Ер нь л ингээд биднэрлөө тиймэрхүү юм ирдэг штэ тий. Тэгэл ингээд ахнар махнар ч юм уу эсвэл ализны гэр бүлтэй хэрнээ ч юм уу тий. Эсвэл амар ингээд лагмаг олны танил манил мөртлөө ингээд инхүү тэхүү тий. Ишээ явах уу бөөнөрөө гэл ингээд бичдэг байхгүй. Эсвэл уулзах учрах уу гэж бичдэг штэ тий. Тэгээ яг тэднэр нь тэгэж бичингүүт л тэгээл та явъя л та гэж явцдаг. Яг хийснийг нь хийчдэг. Тийм охтууд ингээ байгаа болохоор за үзээд бичиж үзээ тэгээ аваа явсан жах уу гэж боддог байх гэж юу?
угаасаа эднэр ингэчдэг юм чинь гэдэг нэг тийм хандлагыг угаасаа огтод өгцөн л байгаа байхгүй. Тэнгүүл тэд нар угаасаа л тэгдэг штэ. Угаасаа л явцдаг штэ л гэдэг нэг тийм. Тэгээ нандад тэр үеэс яг жоохоо ингээд кинонд тоглосны дараахан үеэс л тэгжсэн болохоос тэрнээс хойш бол тэгээгүй. Гэтэ зүгээр тийм хандлагууд байдаг гэсэн юм уу тийм их байх. Мухай санагддаг. Одоо тэгэл алстаа би ч гэсэн ээж болно штэ тий. Би ч гэсэн ихнэр болно штэ. Тэнгүүл маа нөхөр нэг жоохоо охин руу тэгж бичиж байгаа юм байвал надад жоохоо амар хэцүү байх байна. Яа ямар хүн сэдвэр орчих. Ямар Чи өөрөө л амар хүн туулгаа. Би энэ яг ойлгох юм байна. Хүн туулгаа хямраад амар манай нөхөр гэж ярьснаа. Энд амар ирээдүг хүнч байхгүй гэж бити тийм холын уртын юм санаа зовж байгаа. Хүн ер нь өөрөө өөртөө л зовлон ураадаг гэж байгаа шүү дээ. 9 шидийн бодоо. Үнэн байхгүй юу? Тэгвэл эгчнээс юм амар дормжсон ч юм уу эсвэл амар гоё ч юм уу тийм чат нэг мартагдгүй. Ер нь мартагддаггүй юм аа. Мартаагүй байгаад чи надад ярина гэж байх уу? Бэн. Юм асуухаар иргэн иш. Намайг Instagram-аар блоклсан байдаг юм аа. Яагаад гэдгийг би мэдэхгүй байна. Би зүгээр л экстенд болцсон болохоор гэж магадгүй юм. одлын танилгүй юм байна те тэр нь. Тэгээд одоо ч ерөнхийдөө тийм байдаг хүмүүс байдгүй. Би ер нь амьдралдаа хүн блоглож байгаагүй. Блоглуулсан бахаа. Би бүр ингээд нэг сая сургалтанд суух гад нэг охин ингээд амар бас подкастнуудад ороод ингээд өөрийнхөө сургалтын талаар ингээд яриад тэгээд надад ч гэсэн айгүй гоё санагдсан. Тэгээд би за угаасаа турах чамчин эрүүл мэндэ бодоод ер нь тэр сургалтанд дасгалд нь явъя да гэж бодоод яг нэг өөрийнх нь аккаунтыг ингээд инстаграмаас хайсан чи гарч ирдгүй. Яа. Тэгэхээр нь би бүр ингээ гайхаад би буруу хичээд байгаа юм болов уу гэж бүр ингээ бүр дахин лавлаад харагддаг. Тэгэхээр нь би нөгөө өөрийнхөө private account тоосон. Би ч юм бас эвгүй хүн шүү. Өөрийнхөө нөгөө нууц аккаунт гэж ярьдаг. Юу лээ тэр чинь юу шүү. Тий. Одоо нууц stalker account. Тий, stalker аккаунтаас хайсан ч харин гараад иртээ. Яа. Тэр үхлээ stalkerтэй шүү та нар бас. Үхлээ твтэх харцаарай. Тий, зулаа бол надаас ингээд энэ залуу ямар байна? Энийг хараад өгөөч. Шууд хараад өгөөч ингүүт би ингээд сайхан айлент хийдэх юм байна тийм би бүгдийг нь олоод өгчтэй шүү дээ. Бүгдийг нь олоод ингээд ийм залуучтай би үлээр хайлахчтэй шүү. Өмнө нь хинтээ болцож исэн саяхан хинлөө юу гэсэн хүртэл олчтой. Яагаад блоклсан бол нэрээ тоглоомжгүй. Харин айгүй энэ зүгээр ингээд би одоо би экст нэг болцоо тэг тэр болцсон экс нь ингээд эргүүлээ тэр хүнд миний талаар ямар нэгэн муухай зүйл ярьсан болохоор намайг блоклсан багт тий. Эсвэл ингээд чиний бичлэгүүдийг үзсэн чинь ингээд энэ амар сонио охинтой гэсэн сэтгэл төрөөд блоклсан юм болов уу? Хүмүүс бол намайг тэгдэм шүү гэлээ нэг. Би өгөн ингээд чаавас дагчаа нэмэгдүүлгээл тийм дими балаа юм заримдаа ичдэг байхгүй юу? Тэгэнгүүт тэрэн дээр нь хүмүүс ингээд нөгөө нэг юм хогийн мэдрэмж trash гэдэг үл нэг юм яагаад энэ гэдэг өглөө би тэр хүнийг харахаар бүр ингээд үгүй нэг юм амар нөгөө хүмүүсийн ингээд тренд болгож ашлаад идэг үгнүүд чинь юу вэ нэг юм биш нэг би бүр өөрөөсөө бүр cringe Алчлаа. Би бол тойроо бодлоо. Picky blindness гэдэг үг олчоо. Cringe гэдэг үг олчоо. Cringe гэдэг айгуул бас блоклчдаг гэж магадгүй л. За надаас бол ерөнхийдөө асуултууд маань ийм байла. Тэгээд амар хөөрхөн ийм жаах юмнаас ч одоо нүүц гарч гоё ялаа гоё гурлаас тэ яасан ч яах вэ гэдэгсэн шүү дээ. Түмэн тэндээс юу ч ярьж амжаатай тий. Яасан ч яах вэ доо. Энэ болохоор энэ дэвтэр дээр болохоор чиний өмнө нь орсон зочин ингээд рандомаар нэг асуулт ингээд чамаас асуусан байгаа гэсэн үг. Хин орохыг нь мэдгүйгээр. Тэгэхээр чи энэ асуултыг уншиж өгөөд өөрөө хариулаад тэгээ өөрөө нэг асуулт дараагийн зочноос асуух юм гэсэн үг. Нэг төвчм юм тий. Дараагийн зочиндоо зориулаад асуулт авчихна. Манай өмнө нь орсон зочин чамаас асуусан юм аа. За амьдралдаа хизээч мэдрэхгүй байх гэж бодсон ч мэдэрч байсан хамгийн сонин эсвэл гоё мэдрэмж юу вэ? Амьдралдаа хизээч мэдрэхгүй байх гэж бодсон ч зүгээр ингээд рандом байж байгаа гинт амар гоё мэдрэмж эсвэл би стөлөг юмнаас гэж байгаа нэг тэгсэн ч юм уу нэг тийм юм байдаг тэрэн шиг л юм байна шүү дээ. Одоо юу гэдэг энэ хөвсгөл рүү явхад нэг ч гоё байхгүй байх та гэж бодсон чи бүр амар саах. Аль эсвэл энэ хүнтэй ч нэг гоё байгаад тахгүй байх та гэхдээ яг их нь яваад үзчих ч юм уу нэг тэгсэн чи амар гоё хүн байсан ч юм уу тийм тэгсэн чи гоё ч юм уу. Хоёлостай амар орчуулах гэж байна. Монголоос Монгол руу орчуулсан төмс царил дахиад уншаад авахгүй. Амьдралдаа мэдрэхгүй байх гэж бодсон ч мэдэрч байсан хамгийн сонин эсвэл гоё нэг ойлгож байна та нар гэхгүй. Энэ асуултыг.
мэдрэхгүй байх гэж утсан чинь мэдэрсэн байгаа байхгүй. Тийм Рен За гэж бодъё л тоо. Би яг нэг тийм амар мэдрээ зэтрий гэж нэг боддог хүн биш юм байна ер нь л. Зүгээр л ингээд шилдээ. чил ингээд мэдрээл ингээд мэдрэх юм мэдрээл явж илээдэг. Чадна гэсэн юм чадаал, чадахгүй гэсэн юм чадахгүй ч юм уу ингээд явж илээдэг юм байна. Гэтэ яг ухах юм бол гарч ишгэл байх. Юу би болоо. Тийм мэдрэмж. Жижигхэн юм байдаг бахт те бодвол. Тэгвэл бодчих хооронд нь манай подкастыг ивент тэгж байгаа. Оо вау. Хийж байгаа байна. Бага шиг бүр 2 гаруй байгаа шиг. Окей. Тэгээ манай Этрэ Билэг косметикс болохоор Германд ер нь хамгийн алдартай 5 брэндэд гоо сайхны тэрнийх нь ер нь нэг нь ахгүй юу? Маш гоё бүтээгдэхүүнүүдийг Германаас оруулж ирдэг. Тэгээ ийм косметикс оруулж ирдэг, скинкер оруулж ирдэг. Тэгээ бас гоо сайхантай гоо сайхны маршаллынхаа салбарт идэг. Эдми ингээ гарын бэлгийг нь өгч байна. За баярлаа. За одоо би болохоор дараач явах. Би сая энийг Дараачих өвөр ханхагийн хүн юм аа. хөөе. Манай өөр хангаач. Үгүй манай өөр хангаач зүгээр амар гаалж ярддаг. Гэтэ би ерөөсө гаалж ярддаг. Гаалч гэдэг нь явсан юм. Одоо тарга, тарваг, гаах гэх. Гээсгэн жоохон сонсогдтээ. Эрдэн гэдэг эрдэн гэж ярьдаг хүмүүс шиг юм ээ тий. За манай яасан чахаа подкастын маань дараагийн ивент тэгчээр Иза гээд одоо байгалийн чулуугаар таныг хүссэн гоё гоёличин уралж өгдөг юм дэлгүүрээс баяраа гэдэг. Баяраа гэдэг. Баяраа ингээд байгалийн чулуун одоо зүйл билээ. Зүгээд үзээрэй. Чамд яг Ази ондоо авчирам. Чи наадах зүгэл юм бол зүгэл юм бол энэ өгүүлбэрийг шууд уншаад ойлгох болно. Тэгээ юу ч мартахгүй бүх юмаа ингээ гоё сандаг болно. Гэтэ дандаа сайн сайхан гоё юм ба сандаг болно. Энэ тийм ой тогтоолт юм тийм үү? Үгүй зөөрөө ээлтэй чулуунуудыг бэлгшээж өрөөж за өгт юм аа гэх. За ямар ч ихсэн айгүй гоё энэ тэндээс гоё асуултуудыг асуулт жоох айгүй гоё ярьлаа. Рандом энэ тэндээс юм ярьлаа. Манай яасан ч ах уу гэд подкаст маань баг хам чимээ гэдэг подкаст болчихсон. Хам чимээд юу ч ярьсан яах вэ? Битэрч тэг хөөхөн хүний хажууд сандраад юу илээ яа Эмэгтэй хүн болгон хөөхөн. За тийм штэ. Чи ч хөөхөн, би ч хөөхөн. Хараачтай яах зүйл чи ийм царилэг, үлэгч хэргийн царилэг. Энэ хоёр намайг бодвол хоёул цагаан боох. Өө тэгтээ би харалцаа бүр ингэ амар хар. Сая хөдөө явчихсан. За горуулаа хар юм байна. Хар талхтай андуурч идмээр. За тэгээ 3 сайхан хар хүн хөвчлөлтэй гоё дугаар хэлээ манад. Хөвчлөлтэй гоё санцаа. Энд би подкастыг гоё байна гэж бодов. Гэтэ гоё ялаа. Энэ мэдрэмж өстэй. Бэж болох. Иймэрхүү зүйл бах тий. Тэр сая энэ чулууг чамд өгөөл чи юм болчихсон шүү дээ. Вау. Тэгэхээр манайхаа Эсагаас очиж байх гэж байна. Яа нийтдээ. За өстой гоё хөвчлөлтэй сайхан дугаар бол. За одоо ингэ юм байна. Сайхан би олон хаалганд орсон шүү дээ. Олон хаалганд орохыг би тийм амар гэж бодоагүй заяа. Зүгээр л ингэж гайгүй байхаа гэж бодсон чинь надад амар хэцүү байсан. Маш хэцүү байсан. Юу мухар алгаа. Тийм мухар алгаа минь гинт хөдөө явжсэн чи өвдөөд нэг амар өвдөөгөлтэй зүгээр ходоод л өвдсөн. Гэтэ энэ чи ходоод өвдөж жоод мухар алгаа нь өвддөм юм. Тэгээ ходоод өвдлөө гэж ходоод минь хямарчлаа гэж бодсон чи үгүй байсан. Тэгээ би нэг амар яагааг багт нь орсон. Тэгээ хаалганы шүн бол амар хэцүү байсан. Хаалга нь орж ирээд нэг наркоз нь ингээд гараад мэдээ алдалт нь гараад ойдл өвдөж эхлэх тэр үед бол амар хэцүү. Наркознаас гараад хамгийн түрүү юу бодогдсон бэ? Би нэг унтуулах горсон. Тэгвэл нуруу гараад ингээд доошоогоо. Би бас нөгөө нэг хаалганд тэгж орж ирсэн шүү дээ. Тэгэхээр бас амар эвгүй байсан ёо. Гэхдээ ер нь өвчин зовлон гэдэг өстой тоглоом биш. Тиймгээр имлэгт анх удаага л 25 наснда л хөвтөж үзлээ. Үнэхээр аим шигтэй. Ирүүл левел нэрээс та нэрээ. Бор байсан ч яах вэ л гэж. Юм мартаад ирсэн ч яах вэ зүгээр. Яа, ирүүл сайхан хамгийн чухал. Юм мартаад байна гэдэг чинь ирүүл биш үнэ гэсэн үг заа юу? Окей. Гэтэ тархины витамин ч үүдээ өглөө. Эсийн витамин. Омега мөн үү? Биш үү? Тархины витамин. Тархины витамин. Тийм ой санамж витамин энэ хоёлаа авч явах хэрэгтэй хаа. Тийм. Тиймээ энэ тэнийг сайн хариулж чадаагүй бах тий. Үгүй энэ амар ойлгомжтой хариулж. Тий өвдөн гэж бодоагүй. Энэ мэдрэмж мэдэрнэ гэж бодоагүй. Би өөрийгөө өвдөн гэж ерөөсө боддгоо байлаа хүн. Гэтэ өвдөх. Тэгээ манай өмнөх зочин бас амар юм гүн ухааны асуултаас очиж байгаа. Амархан асуулт бас яа. За жигээ амархан асуулт.
За дуусгачих тий. Ямар ч гэсэн айгүй гоё бараг цаг гарамж ярьчихв. За тэгээ манай яасан жахаа подкасттай маань хамт байсанд баярлалаа. Тэгээ дараагийн дугаартаа бид илүү их сайжирна, илүү гоё Сайжирдан байгаа зүтэй. Бэлэн өсөнд баярлаа. Тэгээд манай гоё подкастыг хэрвээ манай гоё гэдэг байгаа шүү дээ. Гэтэ яг гоо тархинд нь кодлж. За тэгээ манай подкаст таалагдах юм бол Тархиндаа кодлоорой. Гоёгоос тий. Тэгээс манай хаягийг subscribe хийгээрэй. Subscribe. За тэгээ бидэнтэй цугбайсан баярлалаа. Баярлаа.